Монгол улсад бүтээн байгуулалт үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь улс орны ирээдүй болоод эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэгч хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй улмаас гарах эрсдлүүд нийгмийг цочроод байгаа юм. Тухайлбал барилга уулуурхайн салбарт гарах ослын дэгдлийн тоо буурахгүй байгаа нь түүн тавигдах хяналт шалгалт сул байгаатай холбоотой. Харин шат шатандаа хяналт тавьж өөрийг хариуцлага ухамсарлаж хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулбал ослын дэгдлийг бууруулах боломж байгааг мэргэжлийн хяналтайхан хэлж байна. Мэдээж хяналт шалгалт шаардлагыг өндөржүүлэх асуудалч энд хамаарна гэсэн юм а. За өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнууд салбарын хөгжлийн асуудлаар хуралдаж гарч байгаа ослын дэгдэл хинт хамаатай болох түүнд тавигдах хяналт сул байсан уу зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хөдөлмөрийн аюулгүй асуудлыг ганцаар нь бас авч үзэх боломжгүй. Яагаад тэгэхээр техникийн аюулгүй байдалтай нь хосолсон байдлаар авч үзэх ёстой. Тийм учраас бид бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн хяналт, энэ барилгын бүтээц хийцийн хяналтан дээр бас нэлээд онцгой ач холбогдолч ажиллахаар төлөвлөж байгаа. Улсын байцаагч аливаа нэг барилга дээр очиод зүгээр нэг акт тавьчаад, зүгээр нэг торгуул тавьчаад явдаг бос. Аюулгүй байдлыг хангуулдаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулдаг, техникийн аюулгүй байдлыг хангуулдаг ийм хэвшүүлэх үйл ажиллагааг бид бүхэн шинэ ондоо хийж хэрэгжүүлэе гэж төлөвлөж байгаа. Хамгийн гол нь энэ аж ахуй нэгждүүг хандсан зөвлөн туслах аж ахуй нэгж өөрснөө одоо Монгол Улсын засгийн газрын тогтоол журмын дагуу бол дотоод хяналтаа сайжруулах ажил дээр бол бид нар бол хамтарч ажиллах ёстой байгаа. Дангаз одоо мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн байгууллага одоо энэ аюулгүй ажиллагааг хангаж ажиллана гэдэг бол дутмаг ойлголт. Тийм учраас аж ахуй нэгж байгууллага тагаа бол их нэгт хамтарч ажиллах ёстой байгаа. За иргэдийн оролцоо, иргэдийн одоо ухамсар мэдлэгийг бол дээшлүүлэх дээр бол тодорхой ажил хийж ажиллах ёстой байгаа гэж ойлгож байна. За өнөөдрийн удирдах ажлын зөвлөгөөнөөр хяналтын тухай хуулийн төслийг батлуулах хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцсэн. Хяналтын тухай хууль улсын хурлд өргөн барихад бэлэн болоод байгаа бөгөөд хууль хэрэгжснээр хяналт сул байснаас үүдэлтэй гардаг ослын дэгдлийг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. За мөн шаардлагагүй зарим хяналтыг хийхгүй байхаар болж байгаа юм байна. Эрсдэл одоо багтай ийм хяналтуудыг бол байхгүй болгоё гэсэн бид нар хуулийн төсөлтөд бол тусгасан байж байгаа. Тухайлбал худалдааны хяналт гэж байж байна. Аялал жуулчлалын хяналт гэж байж байна. Тухайн худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнээ яаж үрж гэн, үнэ яаж тавьж гэн гэдэг энэ асуудал бол хяналтын байгууллагууд бол нэг хамаарах асуудал биш. Аялал жуулчлалын хувьд ч гэсэн тухайн аялал жуулчлалын байгууллагад ажиллаж байгаа хөтч нь одоо ямар юм, орчуулагч нь яаж ажилдгийг, одоо унаа машин морин ямар одоо байдалтай байдгийг нь бол тэр хяналтын байгууллагад нэг хамаарах асуудал биш. Иймэрхүү байдлаар ач холбогдолгүй гэж үзсэн 14 хяналтыг бол татгалзъя. 11 хяналтыг яам агентлагуудад шилжүүлэе гэсэн ийм хуулийн төсөл бол явж байгаа. Ер нь аливаа ослын дэгдэл хяналт сул байснаас илүүтэйгээр иргэдийн оролцооноос хамааралтай байдаг гэж хэлж байлаа. За учир нь ажлын гүйцэтгэгч, захиалагч, хэрэглэгч гээд шат шатандаа хяналтаа тавиад хуулийг хэрэгжүүлээд явбал барилга уулуурхайн салбарт гарч байгаа осол аварыг бууруулах боломжтой байна. Мэдээлэл хүрвдорж логсорноор бэлтгэлээ. Тэгэхээр төлөвлөгөөд эхний шалгалт маань хяналтын хуудасаараа тухайн